Эмилийн байгаа маань их баярсаа та. Энэ бодлогын алдаа гэж хэлэх юм уу? Эсвэл харилцааны асуудал гэж хэлэх юм уу? Эсвэл танах уул нь аймаг болгон дээр өөрийн гэсэн хүн сүдэ аж ахуйн газар гэдэг ингээд хилцэх газар чинь байж идэг. Гэтэл тэнд явж байгаа мэдээллүүд яам дээр явж байгаа мэдээллүүд хоорондын зөрүү өндөр байна. Яг өнөөдөр малчттай гэдэг юм уу ингээд орон нутгад байгаа иргэдтэй харилцаж байгаа гол газар чинь тэнд байгаад идэг. Гэтэл та хэдийн өгж байгаа мэдээлэлтэй дүүцхүүс хэмжээний мэдээлэл тэнд байхгүй байгаа даа. Тэгэхээр энд нөгөө нэг жишээлбэл манай хүн сүдэ аж ахуйн газар гэж ярихаас илүүтэйгээр хөдөө аж ахуйн яамны бодлого засгийн газрын түвшинд болохгүй байна л гэж ингэж шүүмжлээд идэг процесс яваад байгаа. Тэгээ энийг зүгээр энэ бүтцийн хувьд гэдэг юм уу, энэ харилцаа холбоо гэх юм эсвэл мэдээлжүүлэх гэдэг юм уу, ямар байдлаар цаашдаа явуулах юм. Хоёрдугаар зүгээр энэ ур амьсгалын өөрчлөлттэй холбоотой зөвлөлт явагдаж байгаа газрын одоо энэ бэлчээрийн дөрөлтөлтэй холбоотой асуудал, ялангуяа бэлчээрийн төлөв байдлын тайланг бол танаа яам гаргадаг. Цаашдаа бид нар яг мал аж ахуй, мах, ноос, ноолуур гэдэг ингээд маш олон зүйлүүдийг л яриад яваад байдаг. Гэтэл цаашдаа энэ бэлчээрийн дөрөлтлөөс ч улбаатай энэ ноос ноолуурын асуудлууд, нөгөө давжаарлын асуудал уу, махны ч асуудлууд, ингээд маш олон асуудлууд үүсгээд байна л. Тэгэхээр бид нар энэ бүсчилсэн хөгжил бодлогын хүрээндээ газар нутгаач гэсэд манай бүс нутаг, манай Монгол улсын нутаг дэвсгэр бас бүс нутгаараа ялгамжтай байдалтай байгаад байгаа учраас энэ дээр хүн сүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам ямар бодлого явуулах вэ гэдгээ маш дэлгэрэнгүй тодорхой болгоод тодорхой өөрийнхөө харьяа байгууллагууд руу нэгдсэн мэдээлэлээр хангах системчлээ хийхгүй болвол тэнд яг нэмэлхэд тэр сумн дээр байгаа нөхцөл байдал бол асар өөр байдалтай. Тэгээ улсын хурлын гишүүд ирэхээр асуудаг хөөрхий. Тэгээ зарим гишүүд нь мэднэ, зарим гишүүд нь мэдэхгүй. Зарим нь одоо сошиалж явж байгаа мэдээлэлээр мэдээлэлж байна. Гэтэл эн чинь төрийн захиргааны байгууллагт ажиллаж байгаа хүмүүс болцоод байдаг. Тэгэхээр энэ дээр бол бид нар өчигдөр би одоо бас булган уржигдар хоёр булган аймгаар ажиллаад малчтай уулзаад ингээд ирэхэд бол тэнд явж байгаа мэдээлэлүүд бол ерөөсөн маш хомс өсгөлөөр ажиллаж байгаа ч гэсэн бас энэ мэдээлэлүүд маш хомс байдалтай байгаад байгаамаа. Тэгээ энэ дээр та бүхэн маань бас сайн анхаарч энэ мэдээллүүдэд зөв байдлаар орон нутагт түгээх, орон нутагт байгаа тэр сум аймагт байгаа газар хэлтсүүдэд жоохон сайн мэдлэг мэдээлэлтэй хүмүүсээр хангах, улс төрчсөн байдлуудыг жоохон намжаах арга хэмжээг авдсан юм уу яа дээ. Тэгээ энэ бодлогынхаа түвшин дээр өглөө бид нар бас хүмүүстэй өдөө аж ахуйн ажлын хэсгээр хүмүүстэй бас танаа яамны хүмүүстэй бид нар бас уулзтууд хийсэн. Маш хангалттай. Бодлогоо тайлбарлаж чадахгүй байна. Тэгээ заавал сайд нь байж энэ бодлогыг тайлбарлах хэрэгтэй юм уу? Эсвэл одоо би тэр чиглэлийнх нь байхгүй гэдэг бусад яамдууд хэлбэр дээр яваад байх хэрэгтэй юм уу? Яам төлөөлжөл ирж байгаа бол төлөөлж ирж байгаа албан тушаалтан улсын хурлын дарганы захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг бол энэ байнгын ороо бусад газрууд дээр бол өөрийнхөө яамны бодлогоо ядаж мэдээ тайлбарлаад явцдаг, хариултуудаа өгчдөг хэлбэр дээр л баймаар байгаа. Тэгэхгүй бол суммаас бид нар ингээд стресстэй ч нөгөө нэг хөдөө аж ахуйн газрынхнууд юугаач хийжсэн ингээд бухимдаж орж ирээд төрөө ордонд орж ирээл дахиад нөгөө яамныхын албан тушаалтнууд яг урдаас нөгөө адилхан процесс дээр ингээд сууж хаад л бүр болохгүй юм л. Тэгэхээр энийг та хэд маань бас цаашдаа мэдээлэл технологи гэдэг юм харилцаагаа яаж сайжруулах хэрэгтэй юм. Мэдээллийн нэг шугам дээр байхгүй бол малчт руу ч тариалан эрхлэгчд рүү ч очиж байгаа мэдээллүүд их өөр мэдээлэл яг нэг үгт байшгүй л гэж би хэлж байгаа. Баярлалаа. За Батчарал гүшин үхлээ. Тийм.